ээж аавууд өнөөдөр залуу гэр бүлүүд бид өөрсдийгөө үр хүүхдийгаа тэгээ цаашдаа хэдэн нас хүрч амьдрах гэдэг юм бэ те. Бид чинь бас ингээл бүх эрүүл өрхтөө юу гэж хүрдэг вөхөр эрүүл урт наслах болтугай л гэж хэлдэг штэ те. Тэгвэл тэр эрүүл урт наслах гэдгийг цааталтаар чинь дор хаяжил энэ эрсдэд хүчин зүйлүүдийг өөрөө олж мэдээ. Тэр олж мэдсэн олж мэдхийн төлөө улснаас бүр компани үйл ажиллагаа явуулаад байна штэ. Маш их мөнгө хөрөнгийг зарцуулаад та эртэлрүүлэгт ороо. Эртэлрүүлэгт ороод өгөөч ээ. Таны энэ холестерин чи үзээд хяа. Тэгээ липопротеин чи үзээд хяа. Глюкоз чи үзээд хяа. Тэ? А таны ингээд судсанд чинь ямар нэг өөрчлөлт гарч энэ бүгдийг үзьгээд ингээд тодорхой мөнгө хөрөнгө зараад хийж байгаа ажлын цаад үр дүн нь юу юм гэхээр хүн өөрөө тэрний талаар санаа тавьж явах л асуудал байхгүй. Хийгээд өгчин хариунуудыг нь аваад цүнгэндээ хийгээд мартчихдаг ч юм уу нөгөө шкафныхаа нэг буланд аваачаа тавьчин. Тэр хариунууд байж л байна шүү дээ. А тэр хариун дээр гасан зүйлээр та өөрөө өөрийнхөө төлөө өнөөдөр ажиллах ёстой гэсэн үг байхгүй юу?